Тэгэд мяав. Би өнөөдөр гэр бүлийн зураг авахаар явах ёстой байснаа мартчихэж. Тиймээс би очиод өнөх зургуудыг авчихъя гэдэг. Одоо нөгөө талд Нин бас тэнд ирсэн байв. Нин. Би өнөөдөр Шаогийн үзлэгийг хийлгэхээр буудал болон ортопедийн эмнэлэг рүү явсан гэж хэлхийг мяав сонсоод Нён яагаад Шаог дагуулan буудал руу орж байсныг илүү сайн ойлгодог. Учир нь Шаогийн үзлэгийг тэнд хийх ёстой байжээ. Тиймээс мяав Нинд баярснаа илэрхийлж хэрэг чи өнөөдөр надад энэ бүхнийг хэлээгүй байсан бол би өөрийн доторх хуучин мяавг алах байлаа гэж хэлээд шангууны ажилтнаас зургуудаа нэхэж эхэлнэ. Нөгөө талд мяавгийн дүүл Лууны завны баярыг тэмдэглэж байв. Мяав түүн дээр очиж гэрлүүгээ харихыг хэлнэ. Яг тэр үед тэнд салиуд буудаж эхлэх бөгөөд энэ нь мяавг баярлуулна. Салиуд ажиллаж байхдаа түүний нүд гэрэл цамхал дээр тусах бөгөөд тэр Нёныг тэнд заавал байгаа гэж бодно. Тэгээд Нёныг Нины боклын эстэй уутыг цохиж байгааг харуулна. Мяав түүнийг хараад зүгээр л ширцээр байна. Нён мяавг анзаармах зогсно. Мяав өөртөөгөө хамт оч үсрэлдэл тоглоом бенгалийн гал авчирсан байсан тул Нёнтай хамт оч үсэрвэж баясна. Тэд хоёулаа хүүхэд шиг баяртай байлаа. Дараагийн хэсэгт Кайдо автобусанд сууж мяавг зориулж хажуугийн суудлаа хадгална. Мяавг орж ирэхэд Кайдо түүнийг өөрийнх нь хажууд суух байх гэж бодно. Гэвч мяав эхлээд ачаагаа арын суудаг дээр тавиад өөрөө ч тэндээ суучихдаг. Кайдод маш муухай санагдсан ч мяавг дуудах зориг гаргаж чадахгүй. Тэгтэл багш нар нь орж ирээд оюутнуудыг тоосны дараа зөвхөн Нён л үлдсэн байна гэв. Яг тэр үед Нёныг орж ирэхэд мяав түн рүү ширцээр л байна. Мяав Нёныг тэдний хамт энэ автобусанд явна гэдгийг мдээгүй байжээ. Эхлээд Нён Кайдо дээр очисон боловч Кайдо суудлах дээрээ цүнхээ тавьчихдаг. Тэгээд Нён мяаваас суудлаа суллаж өгөхийг гуйна. Мяав суудлаа суллаж өгч эцэст нь тэд хоёулаа хамт суух бөгөөд энэ нь Кайдод огт таалагдахгүй. Автобус хөдлөх гэж байтал Коко хатагтай бас ирж эртний хот руу хамт явхаар сууснаар автобус хөдлөнө. Мяав Нёнтай хамт жаахан тухгүй сууж байгааг харуулна. Учир нь Нён мяавг бэртгээс сэргийлж гараа түүний талын ачаан дээр тавьсан байлаа. Тэгээд Нён мяавг тухгүй сууж байгааг хараад ачааны байр ихийг дахин засаж өгснөөр мяав тухтай сууна. Мяав Нёнд баярснаа илэрхийлнэ. Урд замд зарим нэр донсолгоо гарахад Нён мяавг бэртгээс хамгаалж араа урагшсунгана. Тиймээс мяав Нёны өөрийг нь хэрхэн хамгаалж байгаад усан бүр биширч эхэлнэ. Автобус гадартаа хөрмөгц бүгд бууж эхэлнэ. Тэгтэл Коко хатагтай мяавг зогсоож шилжилтийн талаар юу гэж бодож байна гэж асуухад мяав би үргэлжлүүлэн бодож байна гэж хариулна. Нён бас үүнийг сонсож амжина. Тэгтэл архитектурын багш бүгдэд бидний байрлах газарт цөөн өрөө дутуу байгаа тул та нарын дөрөв нь надтай хамт явна гэж хэлв. Коко хатагтай мяавг өөртөөгөө хамт явахыг гуйна. Нөгөө талд Нён, Кайдо хоёрч бас багштай хамт явахаар шийддэг. Үүний дараа бид мяавг шисэний камераар орчны зургийг авч байгааг харна. Яг тэр үед тэр Нёныг олж хараад түүний зургийг хурдан дарна. Тэгэд Нён түүнийг хамт үдийн хоол идэхээр дагуулan явах бөгөөд тэнд Кайдо барбекю хийж байхдаа тэднийг хамт байхыг хараад уурлана. Мяав нэг газар сууж зургуудыг харж байв. Тэр Нёны зургуудыг бүрлзэж гарсанд гунилна. Яг тэр үед Нён түүн дээр ирж камера нааш нь өгчих би засаад өгье гэхэд мяав түүнд камерын оронд гараа өгөрч Нён түүний гараас атхан босгож өгнө. Тэгээд тэр камерыг шалгатал дотор нь Кайдогийн маш олон зураг байв. Тэдгээр зургуудыг мяав шиний гуйлдаар авсан байжээ. Нён тэдгээр зургуудыг хараад дургуутсан. Тэгээд камерыг мяавд өгчөөд тэндээс уурлан явдаг. Мяав түүнд юу тохиолдсныг ойлгохгүй хоцорно. Тэгээд Кайдогийн зургуудыг хараад Нёныг атаахаж байгааг ойлгодог. Үүний дараа Кайдо мяавд барбекютэй таваг авчирж өгнө. Мяав үүнийг Нёнд авчиж өгдөг. Барбекю идэж байхдаа Нён охинд чиний сонирхол анхнаасаа загвар зохион бүтээгч байсан тул чи одоо мэргэжлээ өөрчлөх хэрэгтэй гэж хэлэхэд мяав үнэндээ архитектурын тэнхимд миний орхиж явахыг хүсэхгүй байгаа нэгэн хүн байгаа гэж хариулна. Нён түүнийг Кайдогийн талаар ярьж байна гэж боддог. Яг тэр үед Кайдо тэнд ирж мяавд өөр хийх ажил байгааг хэлж уурлана. Мяав ойлголоо би одоо очлоо гин. Охиныг босгох гэж байхад хоёр хүү хоёулаа түүнд бослохоор гараа сунгана. Мяав үнийг хараад өөрөө босхийг хичээсэн ч
гутал нь гүүрнээс доош унжихдаг. Үүнийг харсан Неон өөрийн гутлаа түүнд өгөхөөр тайлж эхэлнэ. Кайдо түүний ингэхийг хараад Мяог гар дээрээ өргөн тэндээс авч явна. Мяо түүнд намайг доош нь тавь гэсэн ч тэр сонсохгүй. Түүний шилжилтийн талаар ярина. Би чамайг маш их зовоосон. Гэхдээ одоо чамайг явхаас өмнө чамтай сайн харилцмаар байна. Неон тэднийг ингэж байхыг хараад атаахаж хоцорно. Одоо өөрийн байрандаа ирээд Мяо өөр гутал гаргаж өмснө. Тэнд тэр Неоны цэцгийн барлааны картыг олж харах бөгөөд дээр нь өөрийн нэрийг уншаад өнөөх цэцгийн барлаа өөрт нь зориулагдсан байсныг ойлгож баярлана. Шөнө нь Мяо гадаа хэн нэгэн байгааг мэдэрч гарч шалгана. Неон бас тэнд гарч ирсэн байв. Охин түүнд хэлэхэд Неон бас түүнтэй хамт шалгаж эхэлнэ. Яг тэр үед тэд нэгэн эмэгтэйн энийг чимээг сонсно. Тэд чимээ гарсан зүг рүү явна. Кайдо бас тэнд ирж тэднээс юу хийж байгааг нь асууна. Мяо түүнд энд нэг хүний энийг чимээ сонсогдож байгааг хэлнэ. Одоо Кайдо бас тэдэнтэй хамт явна. Тэнд нэгэн эмэгтэй байх бөгөөд тэр ийм чимээ гаргаж байв. Тэр эмэгтэйн сэтгэрт жаахан өөрчлөлттэй байсан тул өөртөөгөө ярьж байжээ. Коко хатагтай тус тосгоноос өөрийн хайж байсан хатгамлыг орж харна. Тэгээ тэр үүнийг сурахын тулд хатгамал хийдэг эмэгтэйчүүдийг хайж эхэлнэ. Тэр нэгэн хүүгээс энэ талаар асуухад хүү түүнд эмээ нь энэ хатгамлыг мэддэг болохыг хэлнэ. Түүний сэтгцийн байдал жаахан тогтворгүй байгаа. Тэгтээ би түүнийг тантай яриулж өгье гин. Мяог нэг зүйл хайж байхад өнөөх шөнийн эмэгтэйг харна. Тэр эмэгтэй Мяог өөрийн бээр гэж бодон түүнтэй ярилцаж эхэлнэ. Тэгээд Мяо түүнийг өөрийн байрандаа дагуулan ирнэ. Тэр Кайдог хараад өөрийн нөхөр гэж бодно. Түүний ач хүү миний өвөө цэрэгт яваад дахин эргэж ирээгүй юм гэв. Тиймээс миний аав намайг ганцаараа өсгсөн. Гэвч одоо эмээгийн минь сэтгэвч сайн биш байгаа тул энэ хүүг өөрийн нөхөр гэж бодоод байна гэж тайлбарлана. Тэгээд эмээ Неоныг хараад өөрийн хүү гэж бодно. Тэр Кайдод Неон Мяо хоёрын талаар хэлж тэд ямар сайхан хос вэ гэж хэлэхэд энэ нь Кайдогийн дургуг хүргэнэ. Одоо бид Коко хатагтай сурахыг хүсэж байсан өнөөх хатгамлыг тэр эмээ мэддэг болохыг харна. Тиймээс Коко хатагтай түүнээс "Гуя надад зааж өгөөч" гэж гуйсан ч тэр "Би гадны хүнд юу ч зааж өгөхгүй" гэд татгалзана. Нөгөө талд Нео Мяо хоёр хоол хийж байв. Мяо Неонд өөрийн хийсэн зүйлийг амсуулах гэж байтал Кайдо төрүүлж ирээд авчихдаг. Тэр "Үүнд хэтэрхий их давас орчихсон байна" гэж хэлэхэд Мяовын дургуй хүрнэ. Тэгтэл өнөөх эмэгтэйн ачгүй илж Кайдод "Миний эмээ чамайг дуудаж байна" гэж хэлнэ. Кайдо явахыг хүсээгүй ч Мяогийн хэлснээр явж Мяо инээмсэглэнэ. Охин эргэж хартал Нео маш их ууралсан байв. Яг тэр үед Коко хатагтай Мяог өөртөөгөө хамт дагуулan явна. Тэр охинд эмээгийн хатгамлыг харуулж "Тэр надад зааж өгөхгүй байна. Гэхдээ чамд зааж өгнө. Учир нь тэр чамайг өөрийн ач охин гэж бодож байгаа" гэсэнд Мяо зөвшөөрнө. Тэгээ тэр эмээтэй ярилцаж түүнээс өнөөх хатгамлыг сурдаг. Өдийн хоол идэж байхдаа Мяо Неоныг хажуудаа суухыг гуйна. Гэвч үүнээс өмнө Кайдо ирж түүний хажууд суучдаг бөгөөд үүнийг хараад Неон гуниглаж тэндээс явах гэтэл эмээ түүнийг дуудаж Кайдод хандан "Чи өөр газар очиж суу. Учир нь чи эхнэр нөхөр хоёрын дундуур орох ёстой биш" гэж хэлээд Неоныг тэнд суулгадаг. Тэгээд багш Неоны хийсэн баншийг сайшааж эхэлмэгц Неон баярлана. Дараагийн хэсэгт бид Неон, Мяо, Кайдо нарыг хамтдаа имээд зориулж байшингийн загвар хийж байгааг харна. Тэгээд Коко хатагтай Кайдод эмээгийн нөхрийг өгдөг. Кайдог цэргийн хувцастай эмээгийн өмнө гарч ирэхэд эмээ маш их сэтгэл нь хөдөлдөг. Учир нь түүний нөхөр түүнд үүнтэй ижил байшин барьж өгөхөө амласан боловч нас барснаасаа болоод биелүүлж чадаагүй байжээ. Эмээ одоо бүгдэд баярснаа илэрхийлнэ. Учир нь түүнөрөмж эргэж ирсэн байлаа. Дараагийн хэсэгт тэд бүгд буцахаар автобусын зүйсээ баглаж байгааг харуулна. Яг тэр үед Неонд Мяо хэлэхдээ "Би мэрэгчлээ өөрчлөхөөр шийдсэн" гэд өөрийг нь маш их дэмжсэнд Неонд баярснаа илэрхийлнэ. Кайдо бас Мяог дахиж өөрийнх нь ангийн хүүхэд байхаа болохыг сонсоод гуниглана. Неон Мяод "Чиний шийдвэрт би маш их баяртай байна" гэж хэлнэ. Үүнийг сонсоод Мяо түүн рүү тасралтгүй баяртай ширтэж эхлэх бөгөөд энэ нь Кайдогийн атаархлыг төрүүлнэ. Тэдний дундуур орохын тулд тэр гадагшаа нэгэн зүйл шийдэх бөгөөд өнөөх зүйл нь яг л цас орж байгаа мэт унах нь тэдний энэ мөчийг улам бүр онцгой болгодог.
Дараагийн хэсэгт Мяу өөрийн загвар зохион бүтээгчийн практик зориулж эрэгтэй манекенд хайж байсан ч олж чадахгүй байв. Тиймээс тэр нинээс "Чи миний модель болооч" гэж гуйхад тэр зөвшөөрнө. Тэгээд Мяу түүний пальтооны хэмжээг авч байхад тэр Мяуг зовоож эхэлнэ. Яг тэр үед Неон тэнд ирж юу болж байгааг асууна. Тэгтэл Нин хаа нэгт рүү явах хэрэгтэй босон тул Неонд "Чи Мяугийн модель болчих" гэд явчихдаг. Одоо хэмжээ авахын тулд Мяу Неонд маш ойрхон ирэх бөгөөд Неоны зүрх маш хурдан цохилно. Маргааш нь Мяу Неоны хэмжээтэй пальто бэлдэж түүнийг өмсөж үзэхийг гуйд. Түүнийг өмсөд харахад Мяу түүн рүү харж тэр маш царайлаг харагдаж байна гэж бодно. Тэгээд тэр өөрт нь тусаасанд Неонд баярснаа илэрхийлнэ. Дараагийн хэсэгт бид Мяуг шалгалтандаа бэлдэж байгааг харна. Тэр маш их хичээж шалгалтаа өгснөөр шалгалтууд нь сайн болдог. Мяу Вангиг хамт кино үзэхээр явахыг гуйна. Ванги түнд "Чи Неоныг хамт арж яв. Тэр чамд модель болж тусарсан шүү дээ" гэсэн санаа өгнө. Мяуд энэ санаа таалагдана. Үүний дараа тэр талбай дээр Неоноос кино үзэх талаар яаж асуухаа бэлдэж эхэлнэ. Неон бас түүнийг цонхоор анзаарч талбай руу очиход энэ нь Мяуг жаахан цачирдуулдаг. Тэгээд эцэст нь тэр түүнээс "Чи надтай хамт кино үзэхээр явах уу" гэж асуухад Неон инээмсэглэн зөвшөөрнө. Кино театрт Неон кино үзэж байхдаа унтаад өвдөг. Мяу үүнийг анзаарсан ч түүнийг сэрэхгүй, харин түүн рүү хайр дүүрэн ширтэж сууна. Киноны дараа тэр Неоноос "Кино ямар байв" гэж асуухад Неон "Маш сайн байлаа" гэж хариулна. Үүнийг сонсоод Мяу инээмсэглэнэ. Дараагийн хэсэгт Коко хатагтай ангийнханд "Бүх багууд спортын арга хэмжээнд оролцож байгаа тул би Лилиг команд шашчаар сонгож байна" гэж хэлв. Тэгээд Лили маш алхартын бэлтгэл хийж байгааг харуулна. Шин бас тэнд бэлтгэл хийж байв. Яг тэр үед тэдний дундуур хэн нэгэн орж ирснээр тэд хоёулаа мөргөлдөж маш муу унцгаана. Шиний хүл хугарч Лилигийн гар бэрцсэн тул багш Мяуг команд шашч болгохоор шийддэг. Тэгээд Мяугийн бэлтгэл эхэлнэ. Мяу давхуурыг барьж авахын тулд маш их хичээж байсан ч санамсаргүйгээр давхуур нь Неоны толгойг онцгодог. Мяу түүнээс уучлалт гуйж толгойг нь шалгаж эхэлнэ. "Чамайг хэтэрхий их бэртээгээгүй" гэж найдаж байна. Энэ үед тэд маш ойрхон байлаа. Тиймээс Неон Мяу руу тасралтгүй ширтэж, Мяу бас түүн рүү ширтэнэ. Гэвч Коко хатагтай гэхэд Неон тэндээс явдаг. Мяу дахин бэлтгэлээ хийж эхэлнэ. Неон түүнийг өнөөх өрөөний цонхоор ажиглаж сууна. Мяуг бэлтгэл хийж байхад гадаа харанхуй болдог. Неон бас өнөөх өрөөний цонхоор түүнийг харж байв. Яг тэр үед Мяу харагдахгүй болоход тэр санаа зовж түүнийг хайхаар явна. Мяугийн давхуур модон дээр тэйлэгчсэн байлаа. Тэр үүнийг яаж буулгах талаар бодож зогсоно. Яг тэр үед Неон тэнд ирдэг. Тэгээд тэр Мяуг дээш өргөж Мяу давхуурыг буулгаж авна. Тэгээд тэр Неонд баярснаа илэрхийлнэ. Яг тэр үед нохоо хоцох чимээс хосолдож эхлэх бөгөөд энэ нь Мяуг айлгана. Тэр Неоныг тэврээд "Тэд бидэн рүү дайрахгүй биз дээ" гэхэд Неон "Санаа зовлтгүй, тэн зүйл болохгүй, би хараад ий" гэдэг. Тэгээд тэд нэгэн гүлэг олдог. Мяу үнийг өөртөөгөө хамт дотуур байрлал авч явна. Тэнд Шин, Ванги хоёр гүлгийг хараад баярсан ч Лили өрөөндөө байлгахаас татгалзна. Маргааш нь давхууртай бэлтгэлээ хийсний дараа Мяуг цайныхын газарт үдийн хоол идэхээр очиход Неон байв. Тэр очиж түүний хажууд суух бөгөөд Неонж баяртай байв. Яг тэр үед Мяуд Шинээс утасны дуудлага ирнэ. Тэр түүнд байгаа гатраа хийхэд "Намайг ирж аваарэ" гэж гуйна. Неон үүнийг мэдээд "Би ч гэсэн чамтай хамт явъя" гэдэг. Таксины арын суудаг дээр тэд гуруулаа сууж байв. Хэсэг хугацааны дараа Мяу толгоогоо Неоны мөрөн дээр тавиад унтаад өгөх бөгөөд энэ нь Неонд маш сайхан санагдана. Тэр "Би өнөөдөр Мяуд маш их хайртай гэдгийг ойлголоо" гэж боддог. Дараагийн хэсэгт спортын арга хэмжээг харуулах бөгөөд тэнд Мяу бэлэн болчихсон маш үзэсгэлэнтэй харагдаж байв. Түүнийг маш алхаж байхдаа Неоныг харахад маш сайхан санагдана. Үүний дараа тэд гуруулаа дотуур байранд Неоны Мяугийн авсан зургуудыг үзэж сууцгаана. Шин "Неон Мяугийн зургуудыг маш сайн авчээ" гэж хэлэхэд Мяу баярлана. Дараагийн хэсэгт Неон дээвэр дээр ажлынхаа бэлтгэлийг хийхээр ирсэн дайв. Яг тэр үед тэр Мяуг гүлэгтэй хамт байхыг харна. Мяу гүлийг өрөөндөө байлгаж чадахгүй байсан тул дээвэр дээр байлгаж байжээ. Неон түүнийг нууцаар ажиглаж эхэлнэ. Мяу түүнийг анзаардаг. Тэгээд тэд хамт сууж ярилцаж эхэлнэ. Неон түүнээс "Гүлэгний нэр хэн бэ" гэж асуухад охин Неон гэж хариулна.
Үүнийг сонсоод Неон цочирдож "Чи яагаад гүлэнд миний нэрийг өгсөн юм бэ?" гэхэд Мяу "Учир нь би энэ нэрэнд маш их дуртай" гэж хариулна. Неон инээмсэглэнэ. Тэгээд тэр Мяуд "Миний төсөл бол хүүхдийн паркын тухай төсөл байгаа" гэхэд Мяу "Би ч гэсэн чамд үүнд туслая" гэж хэлсэнд Неон баярлана. Дараагийн хэсэгт Мяугийн ээж түүнийг мэргэжлээ өөрчилснийг мэдэж энэ нь түүнийг маш их гомдоодог. Тэнд Мяу Неонд зориулж богино өмд бэлтэж байв. Яг тэр үед түүнд ээжнээс нь зурус ирж хэд хоногоор гэртээ хүрээд ир гэсэн байлаа. Дараагийн хэсэгт Неон дээвэр дээр гүлэгтэй тоглож байв. Яг тэр үед тэр Мяуг нааш ирж байгааг мэдээд хажуу тишээ нуугдана. Мяу ирж гүлийг хайж эхэлнэ. Тэгээд тэр Неоныг бас энд байгаа гэж сэжиглээд Неоны нэрийг дуудаж "Нин, гүлэг хаан байна вэ?" гэж асууна. Неон гүлийг өөрийн малгайтай цамцнаасаа гаргаж ирнэ. Мяу Неон руу ширтэнэ. Учир нь тухайн үед Неон гүлэгнөөсөө ч илүү хөөрхөн харагдаж байлаа. Маргааш нь Мяу Неоныг хүүхдийн парк руу дагуулan ирнэ. Тэр түүнд "Чи төслийнхөө санааг эндээс авч чадна шүү" гэж хэлнэ. Тэгээд тэд хамтдаа тэнд хөгжилтэнэ. Мяуд Вангаас утасны дуудлага ирж тэд дотор байранд шалгалт хийж магадгүй бөгөөд гүлийг барьж магадгүй байгааг хэлнэ. Тиймээс Мяу Неонд бүх явдлыг хэлж тэд хамт буцна. Тэгээд бид Неоныг их сургуулийн гадна байхыг харах бөгөөд Мяу гүлийг хурдан авчирч Неоноос "Үүнийг өөрийнхөө гэрт авчиж өгөөч" гэж гуйна. Неон "Дугуй дээр суучих" гэж хэлж Мяу Неонтой хамт явж байгаадаа маш их баярлана. Гэрт нь хүрэхэд Неон охинд "Би чамайг энд хүлээнэ. Хэрэв чиний ээж гүлийг байлгахаас татгалзвал бид өөр газар бодож олё" гэж хэлнэ. "Би одоо том болсон. Тиймээс өөрийн шийдвэрээ гаргаж чадна" гэж хэлдэг. Үүнийг сонсоод ээж нь улам бүр гомдож гүлхийг гэртээ байлгахаас татгалзана. Мяу гунигтайр гадагшаа гарч ирнэ. Неон "Зүгээрээ, бид өөр зүйл бодож олё" гэнэ. Тэгээд Неон Мяуг гэрэл цамхаг руу дагуулan ирнэ. Одоо тэд гүлийг энд байлгахаар болдог. Мяу гунигтай байсан тул Неон түүнээс шалтгааныг нь асууна. Мяу түүнд ээжийнхээ уурсан талаар хэлнэ. Тэр Мяуд "Чи ээждээ өөрийн мөрөөдлийн талаар зөв зүйтэй хэлэх хэрэгтэй" гэж зөвлөнө. Мяугийн гэрт ээж нь түүнийг гэртээ ирэхгүй байгаад санаа зовж байв. Яа түүнд тэр өөрийн нэгэн найзтайгаа хамт явсан. Удахгүй ирнэ гэж хэлнэ. Үүнийг сонсоод ээж нь Мяуг найз залуутай болсон байна гэж бодон улам бүр цочирддог. Яг тэр үед Мяу гэртээ эргэж ирнэ. Ээж нь түүнийг хараад түүнээс зайлсхийж эхэлнэ. Мяу ээждээ өөрийн мөрөөдлийн талаар маш хайр дүүрэн хэлснээр ээжийнх нь уурайлдаг. Маргааш нь Мяу гэрэл цамхаг дээр гүлэгтэй уулзахаар ирэхэд Неон гүлэнд зориулж байшин бэлдэж байв. Мяу түүнд өнөөх богино өмдийг бэлэлж "Би үүнийг чамд зориулж хийсэн юм а" гэхэд Нин "Надад маш их таалагдж байна" гэдэг. Тэгээд Мяу гүлэлний талаар асууж "Тэр хаана байна вэ?" гэхэд Неон "Тэр чамтай хамт байхгүйгүй байгаа юм уу? Би чамайг гүлийг аваад явсан гэж бодсон шүү дээ" гэв. Үүний дараа тэд хоёулаа гүлгийг хайж эхэлнэ. Нөгөө талд Кайдо аавыгаа уулзуулахаар Мяугийн тусламжтайгаар дуудсан байв. Тэр түүнээс олон асуулт асуусан ч тэр юу ч хэлэлгүй тэндээс явахыг хичээнэ. Кайдо түүнээс зуурч зогсоохыг хичээж байгаад санамсаргүйгээр нуур руу унжихдаг. Кайдо цочирддог бөгөөд өөрөө ч нуур руу үсэрсэн ч одоо тэд хоёулаа усанд гацчихсан байв. Яг тэр үед Неон бас тэнд ирж тэднийг уснаас татаж гаргана. Үүний дараа бид Неоныг эмжигт байхыг харах бөгөөд түүний хурцас норсон байсан тул Мяугийн мөхсөн өнөөх цамцыг өмссөн байлаа. Кайдогийн аав эмжигт хэвтсэн байв. Неон түүнийг болон аавыг нь аварсан байлаа. Тиймээс Кайдо одоо Неонд дахин найрсаг харилцааг мэдэрч түүний бэртлийг асууна. "Чиний бэртэл ямар байна вэ?" Учир нь Неон нуур руу үсрэхдээ зарим бэртэл авсан байжээ. Нин "Тийм ээ, зүгээрээ" гэв. Тэгээд тэд усам илүү ярилцсан. Тэгээд буцаж явахдаа Неон Мяугийн гэрийн хажуугаар өнгөрнө. Мяу түүнийг зогсоож "Гүлэл яасан бэ?" гэж асууна. Яг тэр үед түүний ээж Яа хоёр гүлийг дагуулan ирнэ. Мяу Неоныг гэртээ дагуулan орж ээж нь түүнээс
Надтай хамт өдий хоол ид гэж гуйсан ч Неон шалтак хэлж надад зарим нэг ажил байна гэд явдаг. Дараагийн хэсэгт бид Шинийг бүх хүмүүстэй хамт Кайдод зориулж гинтийн төрсөн өдрийн баяр төлөвлөж байгааг харна. Тэр Миод чи Неонтай хамт явж зарим зүйлсийг аваад ир гэж хэлнэ. Тэгээд тэд хоёулаа дэлгүүрээс зүйлс худалдаж авч эхлэх бөгөөд тэнд Неон үнийн шашхыг харалгүй зүйлсийг авч байв. Тиймээс Миа түнд бүх зүйл төсөөс хэтрэхгүй байхын тулд анхааралтай байгаарай гэж хэлэхэд Неон зөвшөөрнө. Үүний дараа бид Кайдог Шиний чимэглэсэн